Soul Sister тавтай морил. За энэ удаагийн дугаараар болохоор манай сүнслэг хүсэл төвчлийг хийгээд явж байгаа хүмүүст тулгарч байгаа асуудлын тухай ярина. За би өөрөөсөө бас хайсараагаад энэ асуултынхаа хариултыг олсон байгаа. Бид нар бүх бичлэг дээрээ одоо энэ awareness буюу анзааргыг хөгжүүлэх шаардлагатай юм аа. Учир нь гэвэл хүн ер нь өөрийгөө мэддэггүй юм байна гэж ярилцдаг тий. Тэгэхээр манайхаа одоо бясалгал, journaling буюу бичих, ярилцах гэд олон хэлбэрээр өөрсдөө анзаарч мэдээж эхэлж байгаах. За би иймэрхүү бодол, зан үйлийг байнгын давтамжтай хийдэг юм байна гэх те. Энийг бол ерөнхийд нь awareness буюу анзаарга, хүн өөрийгөө анзаарах гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр юуны тухай ярилцах вэ гэхээр awareness мөн somatic awareness буюу биеийн анзаарга, embodiment гэдэг энэ гурван зүйлийн ялгааг ярина. Embodiment гэдэг нь яг юу юм бэ гэхээр биеэрээ амьдран илэрхийлэх гэж орчуулагдж байгаа. Тэ яг өөрийн биеэр урсган гаргах. Одоо жишээлбэл бид нэр ингээд өөрийгөө ингээд анзаараад эхэлчлээ. За тэгэхээр би ийм муу бодлыг олон давтамжтай бодож байна. Би иймэрхүү сэтгэл хөдлөлийг мэдэрч байна гэд наана анзааргын төвшөнд мэдээд байдаг. За тэгвэл яг тэр embodiment буюу биеэрээ амьдран илэрхийлэхдээ тэр анзаарсан анзааргаараа үүнийг яаж хэрэгжүүлж сүнслэг хүсэл төвчлөлтийг хийдэм бэ гэдгээ яг нарийн сайн мэдэхгүй байгаа бол энэхүү бичлэг тань зориулагдсан гэсэн үг. За тэгэхээр хамгийн эхлээд энгийн одоо awareness, somatic awareness хоёрын тухай ялгааг ярилцъя. Энгийн awareness болохоор толгой бодол дотор ихэвчлэн өрөмжийдэг. Бодлоо ажиглах бүх таны энэ анзаарах чинь бодлын түвшинд явж байгаа гэсэн үг. Оюун ухаандаа бүхнийг анзаарч чадж байна гэсэн үг. Жишээлбэл за би ийм онцгой зүйл бодчихлоо. Сая би өөрийгөө шүүмжлээд бодчихлоо. За эсвэл би ирээдүг манифест хийж сайн зүйлийг бодож байна те. Би уурлаж байна гэдэг юм оюуны ажиглалтын төвшөнд явж идэг. За энэхүү ажиглалт нь ихэвчлэн тархинд бол хаана явж идэг вэ гэхээр cortex буюу яг хүний төв мэдрэлийн системд явж идэг. Одоо энэхүү awareness байдгийн гол зорилго нь юу юм бэ гэхээр хүн өөрийгөө ойлгохын тулд байдаг. Энэхүү анзаарга awareness энгийн анзааргыг хөгжүүлж байгаа шалтгаан нь болохоор та өөрийгөө ойлгохын тулд гэсэн. Жишээлбэл за би айж байна, би ууралж байна гэдгээ мэддэг те. Сэтгэлгээний ухамсараа гэсэн үг. За сүнслэг нарийн төвшөндөө болохоор энэ анзаарга нэмэгдэж үүнийг хөгжүүлснээр яаж байна вэ гэхээр та өөрийгөө ухамсар гэдгээ таньж мэдж байгаа ухамсарын ихний гэрэл толгойд одоо хасаж байна гэж ойлгох хэрэгтэй. Яг манай бичлэгийг үздэг хүмүүс маань болохоор сонсогч нар маань энэ төвшнгөө бол маш сайн ойлгодог, өөрийгөө анзаардаг, бусад зүйлийг сайн анзаардаг, аливаа зүйлсийн уялдаа холбоог их сайн ойлгодог болсон гэж бодож байна. За дараагийн төвшин нь болохоор somatic awareness буюу яг энэ биеийн анзааргын төвшин, биеийн ухамсар юм аа гэсэн үг. Тэгэхээр үүнийг нэг үгээр тайлбарлах юм бол бие дотор төрж буй мэдрэмжүүдээ маш сайн ойлгодог болсон. Тохиог ухамсартайгаар анзаардаг, биеийн мэдрэмж, физиологийн хэрэгцээгээ сайн ойлгодог. За жишээлбэл хүн өлсөд байгаа мó, цангаад байгаа мó гэдгээ хүртэл хоорондоо ялгадаг. Жишээлбэл хүн ганцаарцсан үедээ илүү нүүрс ус ихтэй чихэрлэг хоол хүнсийг идэх гээд байдаг. Тэгэхээр яг би өлсөд идэж гинөө эсвэл би ганцаардаад идэх гээд байна уу? Ямар нэгэн зүйл дутагдаад байна уу гэдгээ хүн ойлгож эхэлдэг. Attachment буюу аливаа зүйлээс их хамааралтай юм байна гэдгээ ойлгодог. Тэгэхээр нөгөө миний бие энгийн сайхан байхын тулд заавал гаднаас ямарваа нэгэн зүйлийг шаардаад байна гэдэг юм somatic awareness буюу биеийн анзаарга маш сайжирдаг. Хэлбэр нь одоо яа хэлбэржиж илэрх вэ гэхээр энгийн awareness дээр бол оюуны ажиглалт ерөнхийдөө тархи толгой бодлын түвшинд илэрдэг гэсэн. Энэ удаа болохоор биеийн мэдрэхүйд төвлөрнө. За хэрв та гунигэлж ууралж ивэл яг таны энэ ходоод зангирах те хэрв их хөөрөлд орж ивэл нүүрлөө халууд үгэх хэрв энергийн алдагдлалд орж ивэл нүүрлөө одоо халууд үгээд хүл хүтэн болж байна. Үүнийг би одоо биеэ хөдөлгөж энэ энерги биеэрээ бүрэнд харааж миний цусны эргэлт багасж байна гэдгийг одоо мэддэг. Энэ анзааргын бүр нэрийн дараагийн биеийн ухамсартай болж байгаа түвшин юм аа гэсэн. Тэгэхээр би айж байгаа үед, сандарч байгаа үед миний гиз бадалж байна гэдгээ мэдэх, одоо би цадсан байна гэдгээ мэдэх, одоо би жинхнээсээ өлсөж байна, би бухимдаж эхэлж байна гэдгээ мэдэх иймэрхүү одоо түвшин. Мэдээж энийг бид нар мэддэггүй гэж байгаа юм биш. Мэддэг. Энэ бол бидний хамгийн анхдагч физиологийн awareness анзаарах хэдий ч matrix-тэй маш олон зар сурталчилгаа, олон distraction, олон таны ухаан бодлыг сарниулах эдгээр зүйлс
бид төөрсөн байдаг. Тэгээд янз бүрийн тренд давалгаа гарч ирдэг те бизнесийн зорилготойгоор за энийг хийвэл сайн, тэрийг хийвэл сайн, та энэ бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд үзээрэй гэд somatic awareness хөгжөөгүй үед яадаг вэ гэхээр тэрхүү зар сурталчилгаа аливаа зүйл тархиа угаалгах нь маш хурдан танд хэрэгцээ шаардлагагүй олон зүйлийг цуглуулдаг, дараа нь хэрэглэхгүй байх хандлагатай зүйлсээ авдаг хүн ерөөсөө ингэ шунал хүслээ хязгаарлаж чадахгүй маш олон хэрэггүй зүйлсийг цуглуулчаар энергийн түвшинд одоо та тэрийг буцаад цэвэрлэх шаардлагатай яалтчгүй болдог учраас энэ бүхэн таныг их хүндрүүлж байдаг. За сүнслэг түвшиндээ болохоор гэрэл таны биеэр урсах таны энерги тэр сэтгэл хөдлөл бодол бүхэн чинь энерги шүү дээ. Тэгэхээр таны сэтгэл хөдлөл бодол бүхэн чинь биеийн одоо яг хаана очиж хадгалагдаад хаанаас цаашаа гүйж чадахгүй байна вэ гэдгээ нарийн түвшиндөө мэдэрч ухамсарлах үйл юм аа. Тэгэхээр жишээлбэл хүний хамаг сэтгэл хөдлөл траума те бусад гаднаас авсан тэр эвгүй таагүй дурсамж мэдрэмжүүд маань хүний тааз цээж энэ хүндий том хэсгүүдэд ингэж хадгалагддгийм байна. Би энийг физик бие хөдөлгөж байж л тэр энергийн бөөгнөрлийг сарниулах, чөлөөтэй урсгах замыг нь нэвтрүүлэх юм байна гэдгээ ингэж ойлгож эхэлдэг. Somatic awareness буюу биеийн анзаарах нь болохоор ийм учиртай байгаа. За эхний хоёр анзаарах бие болон сэтгэл бодлын түвшинд явагддаг анзааргуудынхаа тухай ярьчлаа. За одоо болохоор хамгийн бидэнд шаардлагатай чухал зүйл 3 дугаар түвшний одоо энэ хоёр awareness-ийг хэрвээ та барьж ойлгож авч өөрийгөө мэдэрч эхэлсэн бол хамгийн чухал түвшин буюу embodiment. За embodiment гэхээр сайхан утгачлж зүйл яа гэх юм бол та тэрхүү мэдрээд байгаа, бөглөрөөд байгаа мэдрэмж, бодол, санаагаа биеэрээ илэрхийлэх тэрхүү гайхалтай нэгэн ухамсар таны биеэр дамжин илэрхийлэгдэж байна. За ухамсарыг бурхан гэж нэрлэх юм бол бурхан ерөөсөө хин юм бэ гэхээр бурхан яаж илэрдэг, яаж хэрхэн тантай хамт байд юм бэ гэхээр таны хэл яриа, таны зан үйл, таны биеэр дамжуулагдсан тэрхүү ухамсар бурхан гадагшилж өөрийгөө илэрхийлж experience хийж, express хийж байна гэсэн. Тэгэхээр танаар дамжуулан бурхан аливааг амталж байна, аливааг танин мэдэж байна, өөрийгөө танин мэдэж байна. Энэ бол embodiment. За тэгэхээр энэ анзааргаараа мэдэрч ойлгосон зүйлсээ биеэрээ бүрэн илэрхийлж амьдрах түвшин юм аа гэсэн үг. Тэгэхээр зөвхөн анзаарах биш, харин тэр мэдрэмжийг биеэрээ мэдэрч уурсгаж, илэрхийлж, суллаж чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө та өөрөө нэгэн бурхны ухамсарыг, бурханлаг тэр гайхалтай ухамсарыг илэрхийлэгч сувг болж хувирна гэсэн үг. Ерөөсөө хичээх шаардлагагүй, энэ дээр зовох шаардлагагүй, мэдэрлээ, урсгалаа, тавилаа, явуулаа, дахиж шинээр хүлээж авлаа, experience хийлээ, ийм болж хувирдаг төвшөн гэсэн үг. За жишээлбэл бид нар гуниг гутралыг мэдрэх үед түүнийг дарж сатаарах гэж оролддог. Харин үүний оронд embodiment хийн гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр амьсгалаа мэдэрч, нулимсаа гаргаж биеэрээ тэр гунигийг уурсгахыг зөвшөөрнө гэсэн үг. Нэг сонирхолтой жишээ хэлэх юм бол йог хийж эхлээд намайг айгу баг хүлэрдэг энтер гэдэг байхгүй хүмүүс. Тэгсээ чи би бүр өөрийнхөө бараг хөлсийг ингэж урсгахыг зөвшөөрөхгүй байгаа юм шиг тэгж бие барьж чангалж хийдэг байснаа ойлгосон. Түүнээс хойш одоо түүнийг ингэж ойлгож ухамсарлаад за энэхүү йог гэдэг зан үйлийгтэй биеэрээ чөлөөтэй урсгахыг би энийг нэг амар хүчилж хийгээд байгаа юм биш. Энэхүү зан үйл надаар өөрөө хийх ёстой гэдэгт би итгэснээс хойш маш ингэж чөлөөтэй сайхан өсөлт хөгжил сайтай ингэж гүндэн мэдэрч өөрийгөө ойлгож ингэж хийдэг болсон гэсэн үг. За гуны гутрал ийм таагүй мэдрэмжүүдийг бид нэр мэдрэх үедээ түүнээс яаж зугатааж ийнэ гэхээр өөрийгөө ажиллаар дарах, шахах түүнээс ерөөсөө л ингээд цухтаах бүх аргыг хэрэгэлдэг гэсэн үг. Өөртөөгөө уулзаж чимээгүй тайван суухыг сонхохгүйгээр хин нэгэнтэй заавал уулзгаад, ярих гад, уцаа үзгээд ингээд иймэрхүү байдлаар цухтаадаг. Янз бүрийн зан үйлийг хүмүүс цухтаах зан үйлийг хийдэг. Тэгэхээр энэ бол embodiment хийх буюу биеэрээ амьдран илэрхийлэх биш. Бурхны тэр ухамсарын сэтгэл хөдлөл бол заавал танаар дамжуулагдах шаардлагатай. Хэрэг үгүй бол
одоо физик, энерги, гэрлэн, сүнсэн бие гээд олон бие байгаа, олон биеийн төвшин байгаа те. Тэрхүү давхруу бүрт ингээд суугаад хамгийн төгсгөлд нь одоо бие дээр өвчин болж manifestation болж гарч ирж идэг аа. Тэгээд ингээд сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлж одоо embodiment хийж биеэрээ амьдран илэрхийлж чаддгүй хүмүүсийн маш их юм таазан гацсан байдаг, их бүхийсэн байдаг. Ингээд биен дээр manifestation болж илэрдэг, өөрийгөө зөвөр илэрхийлээд те хөсөө гаргаад энэхүү энергийг зөв мэдэрч өөртөөгөө харьцаж урсгаад чадсан хүмүүс бол маш хөнгөн цаанаасаа гэрэлтээд алхаан хүртэл хөнгөрсөн байдаг аа. Awareness буюу анзаарга. За somatic awareness буюу физик биеийн анзаарга хоёроо ингээд ярилцгаасан. За энэхүү хоёр анзаарга яагаад ингээд ажиллаад байдаг вэ гэхээр хүнд одоо мэдрэлийн систем, nervous system гэж байдаг те. Тэр нь юу юм бэ гэхээр хүний тархийг юу гэж ойлгож болох вэ гэхээр дээд тэрхүү source их ухамсар бурхнаас хүлээн авахч, дохио хүлээн авахч төхөөрөмж гэж сувг гэж ойлгох хэрэгтэй те. Тэрхүү их дата мэдээлэлтэй ертөнцийн бүх зүйл байдаг хязгааргүй дата мэдээлэлтэй тэрхүү ухамсараас бид нэр бүгдийг мэдээж хүлээж авна гэж байхгүй. Тэгэхээр тарих бол түүнийг фильтрддэг. Фильтр ерөөсөө шүүлтүр. Тэгээ тэр ухамсарын шүүлтүр. За тэгвэл энийг бол бид нар мэдээд байгаа. Энэ фильтрийн үргэлжлэл нь юу юм бэ гэхээр бидний nervous system буюу мэдрэлийн систем. Тархины үргэлжлэл нь бидний бүхий л бие эд эрхтнэр тархсан байгаа мэдрэлийн систем. Одоо бидний 5 мэдрэхүүг хариуцж байдаг. Энэхүү мэдрэлийн систем ажиллаж байгаа учраас өнөөдөр бид нар энэ бүхнийг experience хийх боломжтой болж байна. Харж гин, үнэрлж гин, сонсож гин, амталж гин те. За тэгвэл cardiovascular system гэж байдаг те. Зүрх судасны систем гэж байдаг те. Энэ нь юу юм бэ гэхээр бидний зүрхний үргэлжлэл болж байдаг. Тархины үргэлжлэл болох мэдрэлийн систем, зүрхний үргэлжлэл болох зүрх судасны системийн тухай яагаад ярих болсон юм бэ гэхээр энэ бүхэн одоо нарийн сүнслэг төвшөндөө бидний биеийг тижээж бидний одоо энэ амьдралын туршлага, амьдрал яг ямар байхыг шийдэж өгч байгаа. Бид нэр стресстэй үед зүрх илүү хурдан цохилж байдаг. Харин бид нэр харахаг стресс ядаргаатай үед тарих зогсолтгүй олон хэрэггүй бодлыг биднэрт авчирж бид нарыг одоо зовоож идэг. Тэгэхээр энэхүү хоёр системийг тайвшруулах арга байдаг. Nervous system буюу энэний хит итгэвчлэн над дээр бол яаж илэрж исэн бэ гэхээр арьсны экзема тууралт хашил болж илэрдэг байлаа. Тэгээ нэгэнт бидний мэдрэлийн систем байнгын өндөр ачааллтай. Одоо жишээлбэл таны гар утасны notification дуурах, гадаах дуу чимээний бохирдол, гадаа машин чигнаалдах бүрд таны мэдрэлийн систем түүнийг одоо таны ил ухамсар мэдэхгүй ч гэсэн хүлээн авч байгаа. За тэгээд энэхүү одоо бөөнөрөө нэвтэршиж амьдардаг ачаалтаа бас үед яалтчгүй бид нар энэ мэдрэлийн системээ тайвшруулж авахгүй бол мэдрэлийн систем маш юм эмзэг болчдөг. Бүх юмд харшлах магадлалтай болно. За тэгэхээр зөвхөн мэдрэлийн системийн өвчнийг бол харшлаар төсөөлж болохгүй маш олон өвчнүүд бол ингээд тоо томшгүй байгаа. Түүнийг бид нар одоо хаалттай групп дээрээ ярилцах болно. Илүү одоо хүмүүсийн туршлагаар дамжуулан болоод өөрийнхөө одоо олж мэдснээр ярилцах болно. За тэгээ группийн тухай мэдээлэл болохоор доор линкээр оруулъя. За тэгээ буцаад бичлэг рүүгээ ороход энэхүү хоёр системийг ганц тайвшруулж өгдөг маш энгийн бөгөөд хүчрхэг арга байна. За энэ нь юу юм бэ гэхээр бидний одоо энэ амьсгал биднийг өөхөөс төрөх хүртэл бидэнтэй хамт байж л байдаг хамгийн энгийн зүйл бол энэ амьсгал юм аа. Энэхүү nervous system мэдрэлийн системийг хэрхэн тайвшруулах вэ? Тайвшруулснаар яах вэ гэхээр мэдрэлийн систем тайвширч иж зүрх судасны систем тайвширна. За тэрхүү зүрх судасны систем одоо тайвширч иж таны зүрх тарих хоёрын уялдаа холбоо нэг болно. За зүрх тарих хоёр нь уялдаж холбогдож байна гэдэг нь юу вэ гэсэн үг вэ гэхээр тэрхүү өмнө яриад байсан тэр анзаарга тэр анзаарга ирчлээ. Одоо би цаашаа яах юм бэ гэдгийг ойлгоно гэсэн үг. Өөрөө тэр нөгөө дарагдуулаад байгаа таньж мэдсэн тэр траума, сэтгэл хөдлөгөө, хөдлөл дарагдсан байгаа тэр биднэрт карма болж хүлээс олж дотор хамт оршоод бидний хязгаарлаад байгаа зүйлийг биеэрээ чөлөөтэй нэвтрэн урсгана. Тийм боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ embodiment гэдэг бол бие сэтгэл сүнсний нэгдэл юм а гэсэн үг. Бие махбод таны оюун ухаан сүнс гурвын чинь нэгдэл тэр гурав хоорондоо их сайхан зохицож байгаагийн илэрхийлэл бол embodiment юм. Тэгэхээр бид нар одоо мэдээд байгаа, анзаараад байгаа, өөрийгөө яадгийг мэдрээд байгаа
ганцхан одоо энэ embodiment гэдэг зүйлийг илүү сайн гүнзгий төвшөндөө сурах шаардлагатай. За embodiment хийхийн гол зорилго юу юм бэ гэхээр сэтгэл бие хоёр ингээд салангат биш, тарих зүрх хоёр хоорондоо хэрэлдэг биш. Түүнийг нэгдүүлээд идгэнэ гэсэн. Тэгэхээр юу идгэх гээд байгаа юм бэ гэхээр өмнөх таны айдас аливаа зүйлтэй та харьцахдаа ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл мэдэрж гинөө. Тэгвэл яг түүнийг идгэх, би ийм хүнийг харахаар яагаад дургуцаад байна? Ийм үйл явдал болохоор би яагаад ингэж эмзэглээд байна гэдгээ танад мэдсэн бол одоо үүнийг суллаж тавьж өөрийнхөө биеэр туршлагажуулж, нэвтрүүлж явуулнаа гэсэн. Embodiment гэдэг зүйлийг одоо сайн хийгээд сурчгаар яг л тэр одоо цагтаа оршиж чаддаг болдог. Embodiment хийхийн тулд эхлээд тэр зүрх судас болон мэдрэлийн системийг тайвшруулах шаардлагатай гэсэндээ тэгэхээр заашгүй бид нар мэдрэлийн системийг тайвшруулахын тулд амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Олон амьсгалын дасгал интернетээр дүүрэн байгаа тий. За нэг энгийн жишээ хэлэхэд болохоор таны амьсгал авах, гаргах хоёрын хугацаагаар хэмжигддэг таны тайвшрах тэр мэдрэлийн системийг намжаах нь. Тэгэхээр яаж ийнэ гэхээр авж байгаа амьсгал гаргаж байгаа амьсгал хоёрын урт нь гаргаж байгаа нь илүү урт болоод эхлэхээр таны мэдрэлийн системд ямар сигнал хүргүүлдэг вэ гэхээр 50 бай, тайвшир, хэтэрхий өндөр ачааллах хэрэггүй, хэтэрхий олон зүйлийг бодох хэрэггүй, олон мэдээлэл бүү хүлээж ав гэдэг та аюулгүй байна гэдэг сигнал ирж идэг. Тэгэхээр үүнийг яаж хийдэм бэ гэхээр 4 секунд та амьсгаагаа авлаа, 4 секунд төгжлээ, буцаагаад 6 секунд амьсгаагаа гаргах тий. Тэгээ 6-гаа ингээд 9 болтол нь уртсгаад явна. Гэхдээ авч буй амьсгаа чинь зөвхөн 4 секунд байна гэсэн үг. Авч байгаа амьсгал, гаргаж байгаа амьсгал хоёрын урт нь ингээд солигдож байгааз харин өглөөс ирээд ядраад нэг л ирч хүчгүй байгаад байвал бид нэр эсрэгээрээ кардио хөдөлгөөн хийдэг тий. Зүрх судасны тэрхүү системийг илүү хүчтэй ажиллуулах хөдөлгөөн хийдэг. Энэ яадаг вэ гэхээр бид нэр амаараа амьсгаа авмаар санагддаг тий. Тэр нь яаж ийнэ гэхээр илүү хүчил төрөгч хэрэгтэй байна гэж хэлж гин гэсэн. Тэгэхээр бидний авах амьсгаа илүү уртсаад гаргах амьсгаа нь богиносж ивэл бид нэр илүү ирч хүчтэй, юмд мэдрэг, фокус одоо сайтай тий, анхаарал төвлөрөл сайтай, за дайрахад бэлэн, тулалдахад бэлэн, ажиллаа хийхэд бэлэн гэдэг тохио. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө бол стрессийн горим архаг ядаргаа стресстэй он удаан жил явж байгаа. Яг үйл энэ бол одоо хотын энэ хүү хэв маягтай хамааралтай. Тэгэхээр за би одоо энэ сүнслэг хүсэл төвчлөлтийн төлөө өөртөөгөө харьцмаар ахын, өөртөөгөө цаг өнгөрүүлмээр ахын гэхдээ л ингээл чадахгүй те. За халаа энийгээ нэг хийчи тэрээгаа ингэчигээл ингээл сандраал яараал амжихгүй яваад байвал ерөөсөө таны мэдрэлийн систем хитийг ачаалж байна. Та нэг суугаад амьсгалын дасгал хий, гаргаж буй амьсгаагаа уртсгаад үзээ. Энэ сигнал бол одоо маш хүчтэй, шууд л таны тарих зүрх хоёрыг тайвшруулж уялдан холбуулж чадна. За энэ уялдаа холбоо ирэхээр яадаг вэ гэхээр хүний бодол багасаад хүн тэрхүү одоо биеинд хуримтлагдсан ядаргаа, стресс, энергийг таньж мэдэх энд ийм байгаа юм байна. Миний энэ хөшөөд байгаа юм байна. Үүнийг илэрхийлэх хэрэгтэй. Үүн рүүгээ би амьсгалъя гэж хүзүү хөшөөд байвал гээд ингээд амьсгаагаа аваад яг тэр хэсэг рүүгээ амьсгалж ийн гэж төсөөлөөд буцаад амьсгаагаа удаан ингэж ухамсартайгаар гаргаж өөрөөрөө одоо энийг дамжуулан илэрхийлж тэр хүнд дарагдаад таныг мөрөн дээр чинь дараад байгаа зүйлийг авч хайхын тулд түүн рүү амьсгалах хэрэгтэй. За тэгээ хаалттай групп дээрээ хүүтэн усанд шумбах гэдэг аргыг зааж өгөн заяа. Гэхдээ энэ бол яг ийм хүүтэн усанд шумбаж байгаа гэсэн үг биш. Энэ бол мэдрэлийн системийг тайвшруулж айдас эсэргүүцэлтэй нүүр тулгадаг одоо бүр заяа өөрийгөө танин мэдхэд маш үр дүнтэй энэ дарагдсан сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн илэрхийлэх бид нар бас энийг өөрөөр shadow work гэж ярьдаг те сүүдрийн ажил хийдэг. Одоо таны хэрвээ хоолоо өвддөг, хөл гар өвддөг бол тэр бол угширсан, удсан, ужигэрсэн, дарагдсан сэтгэл хөдлөл гэсэн үгэ. Тэгэхээр та түүнийг илрүүлэх арга зааж өгнө хүүтэн усанд шумбах гэдэг. Гэхдээ энэ бол жинхнээсээ хүүтэн усанд шумбаж байгаа юм биш. Сэтгэл хөдлөлийн жинхэнэ айгаад идэг тэрхүү хүүтэн усанд шумбаж үзүүлэх аргыг зааж өгнө. За тэгээд төлбөртэй группийн мэдээллийг доор тавьсан байгаа. За тэгээд одоо энэ shadow work, embodiment энэ бүгдэн дээр ингээд тус тусад нь сургалтын групп нэн ерөнхий ганцхан групп нэн тэр нь болохоор Soul Sister Community буюу Command Unite бүгдээрээ нийтцгээрээ гэдэг. Тэр нь бол бага хэмжээний төлбөр буюу 11,000 төгрөгийн төлбөртэй байна. За энэхүү төлбөр нь цаашдаа юунд зарцуулагдах вэ гэхээр бидний уулзалт
те түүн дээр тавигдж байгаа мэдээлэл, тэр мэдээллийг бэлтгэж байгаа хүмүүсийн цалин, за тэгээд мөнгө төлж байгаа шалтгаан нь болохоор бас хүссэн хүн бүр орж ирж хэрэгтэй хэрэггүй мэдээлэл биш, яг энэ хөгжлийг зорж байгаа өөртөөгөө ажиллаж байгаа тэрхүү хүмүүс нь орж ирээд нэгтгүүлэхийн тулд тодорхой бага хэмжээний төлбөр авч байгаа юм шүү манай хаан. За дараа уулзлаа. Баяртай. Instagram-ийн Soul Sister 11-11 хуудастайгаа хамт байгаарай. Subscribe товчоо дараарай. Баяртай.